Арилжаа сонирхогч залуучуудаа за ингээд 11-р бүлэг буюу сүүлийн бүлэг хүрч байгаа өдрийн мэндэ хүргэж байна. За ингээд 11-р бүлгийг ерөнхийдөө бол одоо энэ номын хамгийн сүүлийн бүлэг буюу одоо дүгнэлт хэсэг гэж бол бас баг хэлж болохоор юм байлээ. За тэгээд ямар ч хэсэн бол 11-р бүлэг бол эхлэхдээ за ямар ч хэсэн номын зохиолч нь бол цөөхөн хэдэн үгээр бол одоо эхлүүлж байна. За тэгээд тэн дээр юу ярьж байна гэхээр за хэрвээ хэн нэг нь надаас арилжаа ихийг одоо хамгийн энгийнээр тайлбарлаач гэж асуусан бол би үүнийг давтагдж буй зүй тогтлыг таних тоон тоглоом гэж тодорхойлох байсан гэж байгаа байхгүй. За тэгэхээр нөгөө нэг бидний тийм маркет дээр одоо техник анализ, ашиг хязаа авч гарах те. За техник шинжилгээ яах вэ те. За эрсдлээ яаж тодорхойлох вэ те. За хизээ хаана ашиг авч гарах вэ те. За нөгөө нэг энэ бүгдийг бол давтамжтайгаар бид нар ашигладаг. За тэгэхээр нөгөө нэг хамгийн гол нь эдрийг ашиглахдаа ирээдүйд бид нар тэ одоо маркетинг бид нар ирээдүйг таамаглах албагүй гэдэг нь сэтгэл зүйн гол юм. Тэгэхээр нөгөө энэ зүйлийг бол ирээдүйд ямар байхын одоо ямар байх нь тодорхойгүй гэдэг сэтгэл зүгээр байж байгаа нэ энэ дэр арилжаа гэдэг бол одоо маш одоо ойлгомжгүй хэцүү асуудал. За нөгөө талаасаа бол ерөнхийдөө арилжаа хийдэг хүмүүсийг за яадаг юм одоо оюуны потенциал өндөртэй, IQ өндөртэй, одоо ухаантай мундаг хүн илүү сайн арилжаа хийдэг гэж бол одоо өрөөсгөл бодол байдаг. Харин энэ зах зээл бол эсэргээрээ харин тэр хэд их ухаантай, хэд их өөртөө итгэлтэй, хэд их мундаг хүн байх тусмаа илүү их одоо алдагдал хүлээх аюултай байдаг гэж бол номын зохиолч хэлж байгаа. Яагаад гэвэл нэг өөртөө хэд их итгэлтэй, хэд их мундаг хүмүүс маркетинг ирээдүйг би 100% тааж чадна гэдэг итгэл үнэмшлэр явсараа байжгаад ер нь бол болдгоо гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө одоо ухаантай мундаг тий IQ өндөртэй потенциал сайтай хүн байлаа гэдэг бол энэ арилжаа гэдэг тий зүйлийг бол хийж чаддаг гэдэг ийм бодлыг бол байх боломжгүй гэдгийг бол хэлээд ямар ч хэсэг хэлж байгаа. За тэгээд ямар ч хэсэн одоо эхлүүлэхдээ бол за ийм хэлж байгаа. За энэ бүлэгт би танд маркетинг 5 суур үннийг сэтгэлгээний үйлдэлийн төвшөнд танд суулгах туслах арилжааны дасгалуудыг зааж өгөх болно. Үүний өмнө танд трейдер хүний хөгжлийн 3 үе шатыг тайлбарлахын зүйтэй гэдэг чинь. За ингээд ямар ч хэсэн одоо трейдер хүний 3 үе шат буюу одоо 3 дэд сэдв маань ингээд эхэлж байна. Тэгээд эхний дэд сэдв болох за хамгийн эхний үе шат бол механик үе шат юм. Энэ үе шатанд та гэдэг сэдвээ ярьж эхлэе. За ингээд хэдүүлээ одоо эхний дэд сэдв хамгийн эхний үе шат бол механик үе шат юм аа. За энэ үе шатанд та гэж. За ерөнхийдөө одоо эхний үе шат буюу механик үе шатны эхлэл эхэлж байна. За энэ дээр нэгдүгээрт нь энэ эцэс төгсгөлгүй орон зайд би ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшлийг үүсгэх. Хоёрт нь арилжааны системээ төгс дагаж мөрдөх, гүйцэтгэж сурах. Гуравт нь магадлалын сэтгэлгээгээр сэтгэж сурах. Маркетинг 5 суур өнө. Дөрөвт нь тогтвол амжилт үзүүлж чадна гэсэн мохшгүй итгэл үнэмшлийг үүсгэх гэж. За тэгэнгүүт ерөнхийдөө бол эхний үе шатыг бол одоо гүйцэтгснээр та дараагийн үе шат болох арилжааны субъектив шат руу орох болно гэж байна. За энэ үе шатанд бол ерөнхийдөө маркетинг одоо зүй тогтол хөдөлгөөний талаар одоо олж авсан мэдээлэл ашиглаж эхлэх юм аа. За тэгэнгүүт нөгөө нэг субъектив шатн трейдер хүн одоо маш их орон зай эрхчлөө болгодог гэдэг бол та өөрийгөө сайтар хянаж одоо ажиглаж арилжааны түгээмэл алдаанууд болон өмнөх бүлэг дээр ирсэн өөрийн дутуу үнэлэх алдааг гаргахаас сэргийлэх хэрэгтэй гэж. За энэ дээр болохоор яг юу гэрэд юм гэхээр за бид нар бол нэг маркетинг ерөнхийдөө өөрсдийн одоо техник шинжилгээ арга барилаараа хараад уншаа сурчдаг. За тэнгүүт одоо яг тэр зүйлээ ашиглаад ерөнхийдөө арай одоо өөрийгөө одоо ямар нэг шунлын сэтгэлтэй тэг сэтгэл зүйн одоо бидний бага алдаа байдаг тэг. Тэнгүүтөө өөр арга барилд итгэх ойлгч юм нэг юм жижиг деталийн айгүй бол алдаа байдаг бол тэр алдаа малдааг л юусаа гаргаж болохгүй гэдэг талаас нь яриад байна. За тэнгуут нөгөө нэг 3 дахь буюу сүүлийн үе шат бол одоо зүүн сөв мэдрэмжийн үе шат гэдэг байхгүй. Тэнгуут одоо энэ бол нөгөө трейдер хүний одоо хөгжлийн хамгийн дэвшилтэд үе шат буюу энэ зах зээлийг бүрэн эзэмшиж одоо мастер болсонтой өөрчлөх зүйлээ гэж байхгүй. Тэгэхээр нөгөө зүүн сөв мэдрэмжтэй бай гэж оролдох нь бол одоо огт боломжгүй. Бид нар бол одоо зүүн совинтойлаг мэдрэмжтэй бай гэж бол ерөөсөөр оролдох бол ямар ч боломжгүй зүйл. Одоо хичээж тэг ингээл тийм байх гэж хичээх. Цаг хугацааны
ирэхээр буюу нөгөө дотроос буюу өөрөөсөө үүсдэг зүйл гэж байна. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг одоо маш удаан цаг хугацааг үрж те удаан одоо маркет дээр арилжаа хийж удаан сууж те он цаг олон арилжааны туршлага олон одоо жил цаг хугацаанаас болж одоо тэр зүйл үүсдэг гэж. Тэнгүүт нөгөө бидний оюун ухаан бол ерөнхийдөө логик сэтгэлгээ буюу одоо мэдээллийг ингээд шууд одоо байгаагаар нөгөө нэг шууд хүлээж авч нөгөө нэг дүгндэг болохоор ерөнхийдөө шинэ одоо мэдээлэл одоо шинэ зүйлийг бол нөгөө нэг гараад ирэхэд бол тэрэнд бол нэг үл итгээд идэг гэсэн үг. Итгэж чаддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо бид нар нөгөө ирээдүйд одоо өрнж болцох зүйлсийн талаар те одоо нарийн мэдрэмжтэй одоо тийм олон одоо трейдерүүд байдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо нэг тим трейдерүүдтэй ингээм хамтарч ажиллаж үзэж байсан гэж номын зохиолч байна. Гэвч нөгөө хэд маань бол одоо зөн сонгоо даахгүй ерөнхийдөө нэг аналитик тарих буюу те нөгөө нэг яг одоо эсрэг ажилтдаг тарихаараа ерөнхийдөө шийдвэр гаргаад одоо муу үр дүнг бол гаргаж ирж байгаа бол олон тохиолдлыг харж ирсэн нь бол одоо их харамсалтай санагдчихсан гэж байгаа юм. Тэгэхээр нэг удаан суусан трейдерүүдэд бол угаасаа л цаг хугацааны ирэхээр дотроос юм маркетинг бид шууд хараад мэдэж чаддаг, уншиж чаддаг тийм мэдрэмж бий болдгийм байна. Тэгэхээр одоо бид нэр тэр зүйлийг л тархиндаа тэ өөрт дотроо бий болгох ёстой байна. За тэгэхээр тэрийг яахын тулд маш их цаг хугацаа хэрэгтэй байна. За ингээд хэдүүлээ одоо эхний үе шат болох за механик үе шат руу орцгоё. За ингээд 11-р бүлгийн дэд сэдв болох за механик үе шат гэдэг сэдв рүү орж байна. За ингээд ямар ч гэсэн механик үе шат нь бол ерөнхийдөө одоо тогтмол үр дүн бүтээхэд туслах одоо арилжааны чухал чадварууд толохтой өөртөө итгэл за магадлалаар сэтгэх тэ сэтгэлгээг үүсгэх зорилготой одоо тим сэдв байх болно. За тэгэхээр тогтмол үр дүн гэж юу вэ гэж байна. За тэгэхээр нэг энэ нь өөрөө нэг байгалийн жомсны буюу одоо маркетинг зүй тогтлоор за тэгээд нэг одоо таамаглалын тэд одоо бидний одоо эсрэг явсан арилжаануудын тийм за хэмжээний алдагдлыг бол одоо багаар алдаж за өрнө тогтмол өсч буй одоо хөрөнгийн одоо хэмжээг бол яриад байгаа. За энэ нь юу юм гэхээр за энэ номон дээр байна үү те. За одоо энэ жишээ нь энэ шүү дээ. За ерөнхийдөө ингээд одоо хасахтай явж байгаа те айжмаар нэмэгдэж байна. За тэгээ нэмэгдсэн ч гэсэн те ингээд мэдээж хасагтаа те ингээд хасагтаа тэгтэл айжмаар л ингээд нэмэгдээ яваад байсан. Ерөнхийдөө юуг л харуулж байна те. За тэгэхээр нэг тогтмол хөрөнгийн одоо мөрийг те одоо үүнийг одоо бүтээхийн тулд л одоо нэг техник шинжилгээ буюу бидний одоо хэрэгэлдэг тэ одоо хувийн өөрт зөгцсөн арга барил гэдэг. За би бол мэдээж тэгшин буюу тэ гол арга барилаараа тэгшин. За QM паттернаар бол ерөнхийдөө баталгаа зарим нэг шийдвэрийг гаргаж явдаг. За дээр нэмээд footprint гэдэг. За тэгэхээр яг тэр техник шинжилгээ тэ за ийм зүйлүүдээ бол одоо ерөнхийдөө одоо маш сайн сурч тэ өөртөө бол бүрэн дадал зуршил болгож өгөөд за тэнгуүтэ тэрэндээ зориулсан за ерөнхийдөө сэтгэл хөдлөл болон за өөрийгөө дутуу үнэлэх сэтгэл зүй тэ за нэг арилжааны ямар нэг буруу алдаанууд гаргаж өөрийгөө үгүй идэг асуудлуудыг бол одоо бойлох хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр техник шинжилгээнд 100% итгэл тэ одоо стоп лоссоо мөнгөний менежменттэй барьж тавиал тэгэл шууд хүлээх тий. За тэгэхээр яг ийм сэтгэл зүйтэй. За тэгээ маркетинг 5 суур үнэн гэдэг зүйлийг бол арилжааны гэх өмнө ерөнхийдөө бол бүрэн өөрөө итгэцэн байх хэрэгтэй гэж. За тэгэхээр нэг ерөнхийдөө бол бидний бол одоо сэтгэл зүй маань бол ерөнхийдөө одоо өнгөрсөн амьдэрсэн амьдрал болон за мөн одоо арилжааны ертөнцид орж ирсэн цагаас эхлээд маш их одоо итгэл үнэмшлийг бол өөрсөндөө суулгаж өгсөн байдаг. Бид нар өөрсдөө огт мэдгүйгээр тэр итгэл үнэмшлүүдэд итгэдэг. За тэрийг бол ерөөсөө дадал зуршил гэдэг зүйлээр ерөнхийдөө хийгээд бид нар бол нэг юу аваад идэх гэсэн. За тэнгүүт юу маань бол одоо номын зохиолч маань бол одоо юу гэрэд байна гэхээр за хэрвээ чи яг одоо өөртөө шинэ итгэл үнэмшлийг бий болгох гэж.
За тэгэхээр тэр шинэ итгэл үнэмшлийг бий болгох буюу те за намын 10 дугаар бүлэг дээр бол ерөнхийдөө яриад байсан те. За ерөнхийдөө за энэ би бол тогтмол амжилттай трейдер. За бид нар бол нэг өмнөх бүлгүүдэд ярьжсэн те бүх нохой гэх нэг хүүхдийн жишээн дээр бүх нохой одоо хаздаг, ааш мотой байдаг. Эсвэл бүх нохой сайхан аштай байдаг. Бүх гэдэг үг нь бүх хүчээр ярьж байгаа. За тэгвэл бидний өнөөдрийн нийгэмд буруу зүйл юу байна вэ гэхэд буруу гэдэг үгэн дээр төвлөрдөг. Тэгэхээр нөгөө үг гэдэг зүйл дээр бид нар баталгаажиж итгэл үнэмшил үүсдэг. Тэгэхээр одоо биднэрт би бол тогтмол амжилттай трейдер гэсэн энэ тэ тогтмол амжилттай арилжаачин гэсэн энэ үгийг өөртөө бүрэн одоо баталгаажуулж энэ үгэн дээр суурилж одоо бид нэр өөртөө шинэ итгэл үнэмшлийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. За тэгэхээр бид нар бол мэдээж энэ итгэл үнэмшлийг өөртөө авахын тулд одоо бидний өнгөрсөнд туулсан арилжааны маш олон одоо тэ нэг асуудлууд байдаг байсан. Тэ арилжааны одоо олон авсан одоо сэтгэл зүйн дарамтнаас орж өөр итгэл үнэмшилт болсон. Тэгэхээр энэтэй бол маш их зөрчилддөг. Гэвч бид нэр одоо яг тэр нөгөө хүүхэд тэ нөгөө одоо нохоод анх хазуулчаад дараа нь өөрөө нэг техник арга барилаар буюу тэ өөрийгөө айжмар зарим нохой л юм гэдэг одоо итгэл үнэмшлийг бий болгох гэж өөртөө ажилласан гэдэг жишээг би ярьж ирсэн дээ өмнөх бүлэгт. За тэрэн шиг тэ би бол тогтмол амжилттай трейдер гэдэг энэ юунд итгэл үнэмшил дээр энерги одоо өгнө гэсэн үг. Нэгсэндээ өмнөх бидний энергицэн тэр хүчтэй одоо итгэл үнэмшлийн тэдрийг энергигүйжүүлж за би бол тогтмол амжилттай трейдер гэсэн энэ юм дээр бол одоо энергийнхээ хүчийг өгнө. Тэгээд энийг бол маш сайн санах хэрэгтэй. Нохойны хүүхдтэй, нохойтой ажиллаж байгаа хүүхдийн жишээтэй тий. За тэрийгээрээ сайн одоо төсөөлөөд ийм байт юм гэдэг ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгээд механик үе шатын одоо сүүлийн одоо юуг бол уншаад байгаа. За энэ дээр ингэж хэрвээ таны туйлын зорилго үнэхээр тогтмол амжилттай трейдер болох бол та хизээ нэгэн цагт өөрийнхөө тогтмол амжилттай нэгэн болоход нь түлхэц болж өгөх үйлдэлүүдийг идэвхтэй хийж эхлэх хэрэгтэй. Хувь хүн өөрийгөө өөрчлөн одоо байгаагаасаа өсөн дэвшихэд хамгийн чухал зүйлс нь өөрчлөгдөх хүсэл, урдаа тавьсан зорилгыг тодорхой байдал болон хүсэл эрмэлзлийн хүч чадал юм шүү гэж. За ингээд хэдүүлээ дараагийн дэцэд болох өөрийгөө ажиглагдаг сэдв рүү орцгоё. За ингээд дараагийн дэцэд болох за өөрийгөө ажиглагдаг сэдвийг ярьж эхлэе. За ингээд энэ сэдв дээр юу ярьж байгаа гэхээр за тогтмол амжилттай одоо үүсгэхийн тулд одоо хийх ёстой хамгийн ихний алхам бол одоо юу бодож, юу хэлж ярьж, за юу хийж үйлдэж байгаагаа анзаарч эхлэх юм гэж байна. За яагаад тэгэхээр нэг трейдер хүний хувьд бол одоо сэтгэж бодож одоо тэг хэлж илэрхийлэх тэ одоо хийж үйлдэж байгаа зүйлс нь бол одоо тодорхой хэмжээгээр нэг сэтгэлгээний орон зай нэг итгэл үнэмшлийг өдөөж өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тогтмол трейдер болох үйл явц нь одоо нэг бүхэлдээ сэтгэл зүйдээр толгуурлдаг тэ хувь хүний одоо сэтгэл зүйд одоо ямар үйл явц хэрхэн өрнөж байгааг тэ анзаарч одоо тэдгэрийг бол одоо тодорхойлох шаардлагатай гэж. За нэг гол зорилго нь болохоор за ерөнхийдөө бол нэг одоо өөрийн бодол, яриа болон за үйлдэлийг цэгнэх чадвараа одоо ажиглагч болох гэж байна. За нэг арилжааны алдаа гаргахаас нь одоо сэргийлэн тэ одоо сэргийлэх за эхний алхам бол тэ буруу бодлоо анзааран тасан зогсоох үйлдэл. За нэг арилжааны алдаа гаргахаас одоо сэргийлэх эцсийн хамгаалалт бол одоо буруу үйлдэл хийж байгаагаа анзааран зогсоох үйлдэл гэж байгаа байхгүй. Эдгээр үйл явцуудыг бол ажиглахад нэг одоо чадвартай болох гэж одоо зорихгүй бол одоо та өргөлж нэг алдаа гаргасныхаа дараа л би энэ дээр алдсан ба шүү дээ. Би тэн дээр алдсан ба шүү дээ. Гэт буруу хийснээ одоо хийснийхээ дараа дандаа тэр алдаагаа олж хараад байна гэсэн. Тэгэхээр алдааг хийхийнхээ өмнө одоо олж ажиглаж хараад за би ингэж энэ дээр алддаг шүү, тэн дээр алддаг шүү гэдэг төрүүлж эхлээд ажиглаж сураа гэж. За тэнгуут нэг өөрийгөө хянаж тэ за өөрийгөө ажиглаж одоо эхэлж байгаа тохиолдол тий одоо байгаа тохиолдол нь өөрийн сэтгэл зүйн талаас одоо шүүмжилж тий дарамтлахгүй байх нь маш чухал гэдэг. Одоо бид нар чинь өөрийгөө чистэ тэнэг юм аа тий яа чи ямар мангар юм бэ гэж өөрийгөө ингэдэг тий. Ингэж бол одоо өөрийгөө дарамтлахаа бол ёстой болохгүй гэдэг. За шалтгаан нь юу юм гэхээр бид нар одоо
хүн бол төрснөөсөө хойш одоо хүүхэд байхаас хойш ингээд явсаар хахад одоо ямар нэгэн те чи чадахгүй, чи бүтэхгүй, чи болохгүй байна гэдэг одоо юм буруу зүйл хийцэн ийм юмар бол одоо өөр хүнээс ингэж авдаг бас одоо нэг мэдэрдэг болохоор тэрүүгээр өөрийгөө айгүй муугар мэдэрч сэтгэл зүй тэрнээс нь сөрөг энерги авдаг болохоор энэ нь өөрөө нэг өөрөө чи буруутгаад өөрийгөө үгүйсэх юм бол энэ нь өөрөө бидний одоо сэтгэл зүйд эргээд одоо сөргөөр нөлөөлөнгөт яадаг гэхээр энээсээ зогтох ажлыг хийдэг гэсэн үг. Трейдерүүд. Тэгэхээр сэтгэл зүй өөрөө зогтох ажиллатай өөрийгөө буруутгах юмдасаа зогтох ажлыг хийдэг гэсэн. Тэгэхээр өөрийгөө нэх буруутгаж те юу яахгүй байлгадаг. Өөрийгөө буруутгахгүй, өөрийгөө яахгүй те одоо угүйсгэж сөрөг цэнгийг буюу сөрөг энергийг бол тархиндаа хийж болохгүй гэж. За тэнгүүт одоо яг энэ сэдвийн сүүлийн юм дээр бол одоо уншаад үгүй. Өөрийн алдаа дутагдалтайгаа нүүр тулахгүй байх нь зарим тохиолдолд бидний өдөр тутмын амьдрал тэгж нөлөөлөхгүй байж болох шүү. Трейдер хүнд бол одоо ч ирээдүйд ч хор хөндлөлтөд тусдаг гэж. Тэгэхээр алдаа дутагдалтайгаа нүүр тул би энэ дээр алддаг шүү, тэн дээр алддаг шүү. Гэхдээ өөрийгөө буруутгачлахгүй. Тэ? Энэ дээр алддаг, тэн дээр алддаг. Тэгэхээр тэр алдаагаа би давтаж болохгүй гэдэг зүйлийг одоо яг одоо нэх гэж байгаа арилжааныхаа өмнө өөрийгөө ажиглаж байгаа. Эсвэл одоо энгийн үед ч ажиглаад өөрийгөө яадаг лээ гэж хараад байгаа гэсэн. За ингээд хэдүүлээ дараагийн сэдв болох Сахилгын гүйцэтгэх үүрэг гэдэг дэд сэдв рүү орцгоё. За ингээд дараагийн дэд сэдв Сахилгын гүйцэтгэх үүрэг гэдэг сэдв рүүгээ орцгоё. За Сахилгын гүйцэтгэх үүрэг гэж юу вэ гэж. За бид нар бол шинэ итгэл үнэмшлийг буюу одоо хуучин итгэл үнэмшлээ үгүй хийхэд одоо энерги буюу энергийн бүтцээртэй үүссэн тэр зүйлийг одоо өөр энерги рүү шилжүүлдэг гэдэг өмнөх сэдвүүдэд ярьж исэн зүйлийг энэ сэдвт ярьж байгаа. За намайг зохиолч. За юу гэж ярьж байгаа вэ? За өөрийнх нь одоо намайг зохиолч ярьсан одоо үйл явц бол бүхэлдээ Сахилгын илүү тодорхой хэлье. Хүсэл зорилго, сэтгэл зүй орон зай дотор ямар нэгэн итгэл үнэмшилтэд зөрчилдөж байх үед анхаарал төвлөрөлтийг хүсэл зорилго руу дахин чиглүүлж өгдөг сэтгэл зүйн арга бол Сахилгын юм аа гэж. Тэгэхээр нөө бид нарыг одоо ямарваа нэг зүйлийг тэ одоо маркет дээр арилжаа хийх гээд байж байгаа үед одоо Сахилгын маш сайн чамдлан сахиж чадвал бид нар бол одоо тогтмол амжилттай трейдер буюу болох одоо үндсэн бол суурийг бол тавьж өгдөг. Тэгэхээр Сахилгын гэдэг зүйлийг бол одоо эхлээд суулгахад бол маш хэцүү. Гэхдээ Сахилгын бол хийгээс суулгацсан тохиолдолд бол одоо цаашаа бол тэр бол маш амархан зүйл. Тэрийг бодох шаардлагагүй хүний итгэл үнэмшил бол хийгээд өгчдөг. Энэ итгэл үнэмшлэл угаасаа илэрхийлэл шаарддаг гэж өмнөх сэдвээр ярьжсэн шүү дээ. За тэгэнгүүт манай хүн бол одоо өөрийнхөө нэг жишээг тавьсан байгаа. За жишээ ярьж өөр дээр болсон. За 1978 оны нэг өдөр бол манай хүн бол гинт одоо би ер нь одоо гүйдэг болъё гэж шийдээд гүүхээр шийдсэн. За гэвч нөгөө гүүхээр шийдсэн боловч одоо манай хүн бол одоо тэр ерөөс ямар ч хобби байдгүй. За зурагт үзэж суухыг бол одоо хобби гэж хэлвэл бол одоо ганц хобби зурагт үзэх гэсэн гэж 78 онд. Тэнгүүт одоо яг тэр гүүх гэдэг одоо сэтэл төрсөн юм нь одоо юунаас болсон гэдэггүй зурагтын телевизийн нэвтрүүлгээс юм уу юунаас болсон би мэдэхгүй сандгүй. Гэхдээ л гүүх хүсэлтэй болсон гэж. За тэгээд манай гүүхээр шийдээд гараад гүйсэн чинь 50 м гүүгээ цаашаа гүйждэг гэсэн. Тэгээ бүр энийгээ бүр яа би бүр одоо яатсан бэ гэж бүр шууд готролд ороод дахиж гүүхээ болсон гэж. Тэгээд нэг 2 3 7 хоногийн дараа за дахиад гүйе гэж бодоод гарч гүүгээд нэг дэлгүүрээс одоо гүйлтэн гутлаа аваад пүүз аваад гүйсэн. Дахиад 50 м гүүгээл ядарсан. Тэгэл за энэ өстэй миний бие организм гэж бол ерөөсө болохоо байсан юм би чадахгүй юм байна гэд дахиад ингээ хаяад тэр одоо 100 болгоцсон гэж байгаа юм. Тэгээ энэ хугацаанд бол гүүх бодол байгаад байгаа боловч ерөөсө өөрийгөө гүйж чадахгүй юм байна гэдэг итгэл үнэмшлийг суулгаадсан 50 м-ээс цааш гүйж чадахгүй байна. Тэгээд энэ ирчээрээ цаашаа яасан гэхээр одоо энэ ерөөсөө болохгүй би заавал гүйх ёстой гэдэг итгэл үнэмшлийг өөртөө суулгахын тулд Сахилгын буюу тий одоо өөртөө ямар нэгэн дүрм зохиож ирсэн. За тэр дүрм нь юу байсан гэхээр за би одоо энэ оны тий одоо 79 он болоод ирэнгүүт за би энэ оны бол одоо 100 юу яа. Ерөөсөө энэ оны 100 гэхэд одоо 79 оны хавраас 79 оны 100 гэхэд би өдөрт 8 км гүйдэг болоё гэж зорилго тавиад тэгээ ерөнхийдөө одоо гүйлтэндээ хэрэглэх богоон цаг за цоошин дэвтэр аваад тий тэгээ дэвтэр дээр бүх юма бичиж эхэлсэн. Мөн цаг дээр 400 м гүйгээд 400 м хэдэн минутанд туулж
За ерөнхийдөө ингээд цаган дээрээ бүртгээд ерөөсөө бүх ингээд бал цаасаар ингээд бичээд зорилго тавиад яг зорилгоо дагуу ажиллаж байсан. За тэнгуут энэ нь өөрөө яасан гэхээр Сахилгаваат тавьсан чинь нэг мэдсэн чинь бол өдөрт бол 400 м гүгээд эхэлсэн. Тэгээ 400 м болгон дээр ерөнхийдөө манай ингээд юу тавиад одоо цаган дээрээ бүртгээд за тэгээд төвтөр дээр бүртгээ бичээдсэн 400 м болгон дээр тэгэнгүүтээ энэ нь болохоор нөгөө өөртөө Сахилгаваат үүсгэж чана гэдэг нь нөгөө би гүйж чадахгүй гэдэг итгэл үнэмшил үүссэн тэр энергийг би гүйч гэдэг итгэл үнэмшил рүү шилжүүлж эхэлж байгаа гэсэн үг. Би гүйч гэдэг. Тэгэнгүүтээ яг гүүхийн өмнө гэрээс гарахад л хамгийн хэцүү байдаг. За энэ нэвтрүүлгийг үзээд үзчихэл гарыг. За энийг үзчихэл дуусгаал гарыг. За эсвэл одоо гадаа хүүтэн байна. Гадаа дулаахан байна. Халуун байна. За тэгээ гадаа бороо орох гэж юм ингээл ямар нэгэн тийм итгэл үнэмшил одоо би гүйж чадахгүй гэсэн итгэл үнэмшлийнх нь энерги нь бүр ингэж хүчтэй ажиллаад өөрөнд гэрээс нь гаргадаг байсан тийм үе. За тэгээд зорилго тавиад ерөнхийдөө Сахилгаваат буюу тэгээд дэвтэр дээр бичээд бүх зорилгоо тавиа ингээд тэдрийг бичээ явж яасан чинь юу үүссэн гэхээр нөгөө нэг өөрийг нь сарниулаад идэгтэй гэрээс нь гарахгүй одоо гүйлтийн гутлаа өмсө гараа гүөх тэр юу болиулаад исэн тэр энергицсэн юм багасч эхэлжсэн гэж байна. Тэгээ энийг ажиглаад Сахилгаваат буюу тэр өөртөө тавьсан зорилго энэ Сахилгаваатын дүрмээрээ нөгөө нэг одоо өөрийг нь би гүйч биш би гүйж чадахгүй гэдэг одоо итгэл үнэмшлийг энергийг байхгүй болгож сарамгжуулж багасгаж исэн гэдгийг ойлгож аваад одоо үүнийх нь үр дүнд бол одоо 16 жилийн туршил тогтмол гүйсэн байгаа юм номын зохиолч маань. За тэгээд эндээс бол яг номын зохиолч маань юу гэрч ийн гэхээр надад бол одоо тий за одоо үүний үр дүнд өссөн юм дээр одоо нэг хэд хэдэн зүйлсийг одоо ажиглаж болно гэж. За тэнгуут тэн дээр бол нэг 4-5 одоо юу байгаа юм. За яг одоо сэтгэл зүйд юу болсон талаар юу гэ. За тэнгуут 4 байна. За тэнгуут нэгдүгээр яасан гэхээр одоо эхэндээ гүйдэг болох хүсэл эрмэлзэл маань сэтгэл зүйн орон зай дотор ямар ч дэмжлэг болон үндэс суургүй байсан. Өөрөөр хэлбэл хүсэл эрмэлзэлтэй минь нийцхүйц өөр ямар нэгэн энерги их сурвалж байгаагүй. Энергийг их сурвалж илэрхийлэл шаардаж буй энергицийн ойлголт буюу коэффициент гэж. За энэ болохоор нэг түрүүнд ярьсан те энергийн их сурвалж илэрхийлэл шаарддаг. Тэгээ бид нар нэг итгэл үнэмшил гэдэг зүйл бол ямар нэг илэрхийлэл шаарддаг өмнөх үед ярьсан зүйл ярьж. За хоёрт нь одоо тэр нөө суур дэмжлэг үүсгэхийн тулд би ямар нэгэн зүйлийг хийх шаардлагатай болсон. Энэ болохоор би гүйч гэсэн итгэл үнэмшил гэж. Өөртөө би гүйч гэдэг итгэл үнэмшлийг бол одоо суулгасан. За үүний тулд одоо итгэл үнэмшлийн маань нийц янз бүрийн үйлдэлүүдийг хийж хэд хэдэн туршлагыг бий болгосон. Сэтгэл бодож, хэлж, ярьж, хийж, үйлдэж буй үйлдэл болон бидний сэтгэл зүйн орон зайн доторх ямар нэгэн итгэл үнэмшилд энерги нэмж байдаг гэдгийг санаарай гэж. За тэгэхээр бид нар бол одоо үнэхээр одоо амжилттай трейдер болохын тулд хэлж, ярьж, хийж буй үйлдэлүүд одоо энэ бүгд дээрээ бол ерөөсөө анхаарч одоо энэ зүйлүүд маань одоо тэр би амжилттай тогтмол амжилттай трейдер гэдэг тэр итгэл үнэмшлийг бол одоо улам энергичүүлж одоо улам одоо хүчтэй болгож идэг. Тэгэхээр тэрийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд зөрчилдөөнд бодлого толгойд нь орж ирэх тохиолдол болгонд хүсэл зорилгоо анхаарлаа дахин төвлөрүүлэн гутлаа өмсөд гэрээсээ гараад гүйх бүртээ би гүйч гэдэг итгэл үнэмшилтэй энерги нэмж байсан. Ингэхдээ би мөн гүйхэд минь саад болж буй итгэл үнэмшлүүд үрээс энергийг татаж гадагшлуулсаар байлаа гэж. За гуравт нь за одоо би гүйч болсон тул ямар ч асуудал үүнийг илэрхийлж байлаа. За энэ энергицийн ойлголт нь миний хувьд хүний нэг хэсэг болсон. Анх эхэлж байхад надад гүйхийн талаар хэд хэдэн зөрчилдөөн итгэл үнэмшлүүд байсан. Тиймээс би гүйдэг болохын тулд Сахилгаваатын техник хэрэглэсэн. Одоо надад Сахилгаваат хэрэггүй. Учир нь гүйх нь миний нэг хэсэг болсон. Бидний итгэл үнэмшил бидний хүсэл зорилготой нийцсэн бол зөрчилдөх энерги их үүсвэр гэж байхгүй. Зөрчилдөх энерги их үүсвэр гэж байхгүй бол анхаарал сарниулсан бодлууд болон шалтгаан гэж үгүй ээ гэж. За дөрөвт нь за итгэл үнэмшил өөрчлөгдөж болдог. Хэрвээ нэг итгэл үнэмшлийг өөрчилж болох юм бол ямар ч итгэл үнэмшлийг өөрчилж болно. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Бид итгэл үнэмшлээ өөрчлөөд байна гэдэг нь дотоод энерги нь ойлголтоос өөр нэг ойлголт руу шилжүүлж байгаа юм шүү. Гэхдээ тухайн итгэл үнэмшил бүтц хадгалагдан хэвээр үлдэнэ. Энэ нь нэг нэгээ үгүйсгсэн зөрчилдөөнд итгэл үнэмшлүүд хажуудаа оршин тогтнож болно гэсэн үг ээ.
За нөгөө нэг Санта Клаусын жишээг санаараа өмнөх бүлэг дээр ирсэн те. Санта Клаус гэж байдаггүй. Санта Клаус гэж байдаггүй гэсэн нэг юм өвлөө үг аавны талаарх жишээсэн те. Тэрийг бас бодох хэрэгтэй. За гол нь нэгнээс нь бүхий л энергийг гадагшлуулан нөгөөг нь энергижүүлсэн байх юм бол үйлдэлийн түвшинд ямар ч асуудал үүсэхгүй. Сэтгэлгээний орон зай доторх энергицийн итгэл үнэмшил таны харах өнцөг мэдээлэл хүлээж авах чадвар болон зан авирт нөлөөлж чадах хэмжээний хүчин зүйл болно гэж байна. За тэгэхээр нөгөө бидний итгэл үнэмшил гэдэг зүйл нөгөө илэрхийлэл шаарддаг. Илэрхийлэл гэдэг зүйл нь одоо бид нар шууд одоо тархиндаа итгэл үнэмшил байгаа зүйлийг би одоо яриагаараа бид нар нөгөө нэг үйлдэж харуулдаг. Тэгээ энийг бол илэрхийлэл гэдэг. Тэгэхээр бид нар зөв итгэл үнэмшлийг тархиндаа суулгаж чадвал би тогтмол амжилттай трейдер гэдэг сэтгэл зүг одоо энергижүүлж чадах юм бол бид нар илэрхийлэл буюу үйлдэлээр дандаа зөв юм хийдэг болно гэсэн үг. За тэгээ цаашаа механик байдлаар арилжаа хийхин гол зорилго бол хувь хүний өөрөө тогтмол амжилттай трейдер болгон хувиргах юм аа. Би бол тогтмол амжилттай трейдер гэх итгэл үнэмшлийг үүсгэх гэж саатуулж байгаа ямар нэгэн зүйл сэтгэлгээний орон зайн дотор тань байгаа бол та сахилгын техник ашиглан биелүүлэх шаардлагатай зарчмуудыг нь өөрийн хувь хүний шин чанарын давмгай нэг хэсэг болгож суулгах хэрэгтэй юм аа. За тухайн зарчмуудыг тодорхойлох үйл явц таны нэг хэсэг болсон цагт танд сахилгын шаардлага болно. Учир нь энэ үед тогтмол байх нь танаас ямар ч чармаалт шаардах болно гэж. За тэгэхээр бид нэг одоо сахилгын буюу те одоо мөнгөний дүрм, мөнгөний менежмент, дансны менежмент, за тэгээд одоо бүхэл трейдерүүд яриад байдаг нэг сахилгын дүрм гэж яриад байдаг. Энэ дүрмүүдийг эхлээд хийхэд маш хэцүү боловч явцдаа энэ сахилгын ерөөсөө хийх ямар шаардлагагүй би энд чинь суудсан. Ерөөсөө зүгээр ингээд урсгалаар хийж идэх ямар ч тийм зөрчилдөхгүй болсон байдаг гэсэн. Тэгэхээр энийг бол одоо маш сайн ойлгох ёстой гэж бол одоо номын зохиолч маань яриад байна. За тэгэхээр нөгөө нэг хэрвээ одоо ямар нэгэн байдлаар хэрвээ та одоо тэг аливаа нэг одоо арилжаа нээхэд тэн дээр ямар нэг зөрчилдөө үүсээд өөртөө тогтмол амжилттай трейдер бий болох ёстой ч юм ингээл өөртөө ямар нэг шаардлага тавиад ингээд тэрийг ингээд сэтгэл зүйч ингээд тэг зөрчилдөөд байгаад бол та бол одоогор яг ямар нэгэн байдлаар итгэл үнэмшил буюу тэр зүйлээ бол одоо энергижүүлж бол чадаагүй байна. Одоо тогтмол амжилттай би бол тогтмол амжилттай трейдер гэсэн тэр одоо итгэл үнэмшил рүү бол одоо орж чадаагүй байна гэж тайлбарлаад байна. Тэгэхээр би бол тогтмол амжилттай трейдер гэдэг итгэл үнэмшлийг суудсан тохиолдолд юу ч бодохгүй одоо ямар нэгэн тийм зөрчил юусаа гардгүй шууд одоо дөрмөө бариа сахилгатай бариа явчихдаг гэсэн үг. За тэнгуут нэг жишээ татсан байна. За энэ жишээг нь би уншаад өгье. За жишээлбэл эрсдлийг урьдчилан тодорхойлох, үйлдэл нь өөрөө тогтмол болгохын төлөө хийх алхмуудын нэг хэрвээ эрсдлийг урьдчилан тодорхойлох нь танаас ямар нэгэн хүчин чармайлт шаардаж та заавалчгүй өөртөө сануулж зөрчилдөж буй бодлууд толгойд нь орж ирж өөрөөр хэлбэл эрсдлээ тодорхойлохыг тань болиулах гэж буй бодлууд за аль эсвэл бүр зарим тохиолдолд эрсдлээ тооцож хязгаарлахгүйгээр арилжаанд оролцож байгаа бол энэ зарчим таны нэг хэсэг огт болоогүй байгаа юм аа. Хэрвээ үнэхээр л таны нэг хэсэг байсан бол та эрсдлээ урьдчилан тодорхойлохын талаар бодохчгүй, шаардлагачгүй шууд л хийх байсан гэж. За миний хувьд бол яг бол би бол энэ дээр бол юусоо боддгоо. Одоо арилжааны шийдвэр гаргах үед бол яг тэр эрсдлээ шууд тодорхойлоод шууд стоп лоссоо тавиад шууд орчдөг нэг тийм юугээ одоо ямар нэгэн байдлаар зөрчил үүсэх ерөөс тоохгүй шууд хийж идэг гэсэн. За тэгэхээр энэ зүйлийг бол надад одоо суудсан байгаа юм. Тэгээд энэ бол гэхдээ бас одоо миний туулсан хугацаанаас хамаарч байх шиг байна. Тэгээ би бол энийг бол яг ном уншихаас өмнө би өөрөө л энийг суулгацсан байсан байлээ. Тэгэхээр бас одоо зөв замдаа явж байна гэдэг шиг бол одоо би зөв замдаа явж исэн байгаа. За ингээд энэ сэдвийн одоо сүүлийн нэг хэсгийг нь бол одоо би уншаад өгье. За зөрчилдөөний их сурвалжууд идэвхгүйцэн тохиолдолд та өөр байх гэж оролцсон ч чадахгүй хэзээ нэгэн цагт хэцүү санагдаж байсан зүйл нэг л мэтгэд хөнгөн болно. Тэр үед зарим хүмүүс та маш сахилга баттай байна гэж харагдана. Учир нь та тэдний хувьд хийхэд маш хэцүү баг боломжгүй зүйлийг хийж байна. Гэвч яг үүндээ та бол сахилга баттай одоо биш. Та зүгээр л өөрөө өөр төрлийн итгэл үнэмшлүүдээр толгуурлан амьдарч байгаа бөгөөд тухайн итгэл үнэмшлүүд таныг хүсэл зорилгодоо нийцсэн байдлаар бодож сэтгэж эхэлж ярьж хийж үлдэхийг хүргэж байгаа юм аа. Итгэл үнэмшил тань хэн болохыг хэн байхыг тодорхойлдоо гэж. За тэгэхээр энэ бол ерөөсөө та зөв итгэл үнэмшлийг
Тэгэхээр одоо би тогтмол амжилттай трейдер гэдэг одоо тэр ихтгэл үнэмшлийг тархиндаа суулгаад авцсны дараа бол бүх зүйл амархан. Ерөөсөө ямар ч тийм одоо бусад хүмүүс харахад айгүй хэцүү зүйлийг та бол зүгээр ингээд аясаар хийгээд идэг тийм. Тэгэхдээ тэрийг гол нь та бүр өөрөө ч тэрийг ингэж бодож яахаагүй зүгээр л өөрөө хийж идэг. Тийм болж хөнгөө хийж идэг болж хувирдгаа гэж. За ингээд дараагийн сэдв болох, дэд сэдв болох. За тогтмол амжилтанд итгэл үнэмшил үүсгэх гэдэг сэдв рүүгээ орцгоо. За ингээд дараагийн дэд сэдв болох. За тогтмол амжилтанд итгэл үнэмшил үүсгэх. За энэ сэдвээр ярьж эхлэе. За тэгээ энэ сэдвийг ярихын өмнө бол бидний одоо хамгийн гол зүйл байгаа тий. За бид нар нөгөө нэг бүх нохоо гэдэг бүх үг тий. За одооны нийгэмд буруу зүйл юу вэ гэдэгт буруу гэдэг үг нэгээд. За тэнгуут нөгөө үг гэдэг зүйл чинь өөрөө баталгаажж одоо бидний тархинд итгэл үнэмшил үүсгэдэг гол зүйлээ гэсэн. За тэнгуут бидний хувьд бол тий одоо үүсэх гол зүйл маань би бол тогтмол амжилттай трейдер гэсэн энэ үгний одоо итгэл үнэмшлийг бид нар гол нь тархиндаа суулгах ёстой гэдэг зүйлээр ерөнхийдөө одоо энэ сэдвийг эхэлж байна. За тэгэхээр бидний гол зорилго. За тэгэнгүүт энийг бол одоо бид нар яг суулгахын тулд одоо итгэл үнэмшлийг бид нар суулгахын тулд бид нар тодорхой хэмжээний одоо суур мэдэх ёстой юмнууд байдаг. За энэ дээр бол нэг 7 суур юм байгаа. За тэр 7-од нь болохоор за одоо энд байгаа. Одоо энэ 7 юу байгаа. За энэ 7-ыг бид нар хийж хэрэгжүүлж чадвал одоо энэ итгэл үнэмшил бол суунаа. За нэгдүгээрт нь би арилжаа хийх нөхцөл бүрийг объектив өнцгөөс харж тодорхойлдог. За объектив гэдэг нь бол ерөнхийдөө маркетинг өөрийнх нь яг өгж байгаа өгөгдөл дээр л байна. Бид нар өөрсдийнхөө одоо тий итгэл үнэмшлэрээ одоо нэгэнд маркет уннаа гэсэн багт нь өснөгээ дайраад идэг биш. Яг л маркетийн өөрийнх нь өнцгөөс л харна гэсэн үг. За хоёрт нь би арилжаа бүрийнхээ эрсдлийг урьдчилан тодорхойлдог. За энэ тэгэхээр юу гэсэн үг? Арилжаа бүрийнхээ эрсдлийг урьдчилан тодорхойлдог гэхээр за жишээ нь одоо би яадаг. За би яг одоо алтан дээр за одоо энэ сейл арилжааг хийх гээд хүлээж байгаа. За энэ бол одоо доош ороод ирсэн байна. За тэгтээ бол ер нь бол энэ дөрөвдөрүүлэл одоо сейлдэн за нэг ийм хэмжээний одоо энэ дөрөвдөр үед бол миний алдагдал үлээ яг ингээ урьдчилан тодорхойлцдог гэсэн. Яг одоо энэ дээр за 2930 дээр бол ерөнхийдөө алдагдал үлээгээд за энэ дээр алдагдлаа хүлээн. За эндээс бол орноо гэнгээд 6 гаргачихсан байж байгаа гэсэн. За энэ. За гуравт нь би арилжаа бүрийнхээ эрсдлийг бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрдөг гэж. За бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрдөг гэдэг нь саяны миний алдагдал хүлээх цэг дээр за би дансныхаа за тодорхой хэмжээний төдөө үг те. За ер нь бол голдоо 1%, 2% гэж яриад байдаг. За тэр зүйл ээж болно те. За гэдэг гэсэн. За дөрөвт нь миний арга барилын дагуу арилжаа хийх нөхцлүүд бүрдсэн л би тухайн арилжаа бүрт ямар ч хэрэгэлцээгүйгээр ордог. За энэ бол одоо яг надад толгомдаад байгаа асуудал байгаа даа. Би яг энэ асуудалтай за эднэрийг бол надад бол асуудалгүй байгаад идэв ихний энэ оюун дээр. За тэнгүүт дагуу арилжаа нөхцлүүд төр бүрдсэн бол тухайн арилжаа бүрт ямар ч хэрэгэлцээгээр ордог. Энэ дээр би нэг жоохон хэрэгэлцээд идэг юм юу юм гэхээр нэг надад нэг хэд асуудал идэг. Тэгээд тэрийгээрс болоод энэ бол надад нэг жоохон болоод болохгүй жоохон ингээд зөрчилдүүлээд идэг асуудал. За би хизээ сэтгэл хөдлөлөөр бүр одоо сэтгэл хөдлөлтөө бүр мөсөн автаж түүндээ өдөрдөгдөггүй. За энэ болохоор яадаг юм гэхээр за би бол энэ асуудалд бол зүгээр идэггүй. Энэ асуудал бол надад бол гардаггүй. Энэ асуудлыг бол даваа гарцсан. Эдрийг гэхдээ бүгднийг туулаад гардаг хүн. Тэгэхээр миний хувьд бол яг энэ асуудал бол энэ яадаг вэ гэхээр хүн одоо контрол алддаг юм аа. Нэг одоо байдцсан явж яснаа сейл чимжиг санагдангуудаа гинт одоо сэтгэл хөдлөлтөө ингээд яадаг. За энэ асуудал бол надад бол нэг тийм нөлөөлөдөг. За 6-аад нь би алдаа гаргаж болзошгүй гэдгээ мэддэг тул үргэлж өөрийгөө хяндаг. За энэ асуудал бол яг бас надад бол гайгүй. Би бол өөрийнхөө за алдаа гаргацсан байх вэ гэх ер нь бол одоо сайн одоо тий шинжилж харж идэг надад л асуудал үүдэх гэсэн үг. За 7-оод нь би эдгээр зарчмуудыг тогтмол амжилт бүтээхэд ямар чухал ач холбогдолтой гэдгийг ойлгоход бол хизээч зөрчиддөггүй гэж. За тэгэхээр 7-т нь бол дээдх 6-гаа ерөөсөө яг таг барих хэрэгтэй гэсэн. За тэгэхээр дээдхт одоо энэ 7 асуудлаас надад бол 4 дахь буюу одоо миний арга барилын дагуу арилжаа хийх нөхцлүүд бүрдсэн л бол би тухайн арилжаа бүрт ямар ч хэрэгэлцээгүйгээр оролцдог гэдэг бол энэ асуудал бол над дээр жоохон нэг асуудалтай байгаа гэсэн. За тэгэхээр та хэд бас одоо өөрийнхөө тий одоо энэ хүү
одоо бичлэгийг үзэж байгаа юмсан уу яг энэ дээр суугаа за минийхээ болоодаг асуудал юу вэ гэдэг. За тэнгүүт ерөөсөө яг одоо энэ сэдвт юу яриад байна гэхээр за маркетинг тий одоо 5 суур үнэнг одоо яг өөртөө хэрэгжүүлээд за 5 суур үнэн буюу доотлоо тий энэ зүйлийг хэрэгжүүлнэ гэсэн үг. За маркетад нэгдүгüүрт маркетд юу ч тохиолдож юу ч өрнөж болно. Хоёрдугаарт нь энэ зах зээлд мөнгө олохын тулд ирээдүйн мэдих шаардлага огт байхгүй. Гуравт нь ашиг алдагдал урьдчилан хамгаалах боломжгүй ээл дараалан давтамжтайгаар үүсдэг. Дөрөвт нь арга барил бидэнд тодорхой хэмжээний давуу талыг үүсгэж магадлалыг бидний талд гаргадаг төдий зүйл гэж байгаа шүү. Маркетад өрнөж буй хорон хүч бүр дахин давтагдчихгүй өрнөж байдаг. За энэ болохоор мэдээж нөгөө нэг ярьж байгаа. За өмнөх визитүүд дээр ярьсан байгаа. За тэгэхээр ер нь бол арилжаа хийхэд яг одоо дээдлийнх нь те одоо 7 юу вэ те за 7 зарчим. За энэ 7 зарчмыг бий болгоод за энэ маркетинг 5 суур үнэн буюу одоо энэ 5-ыг одоо банк юу яана гэсэн үг. Нэг анхаарлаа ерөөсөө энэ 5 дээр одоо банк одоо байлгаад ерөөсөө яг энэ 5-ыг одоо сэтгэл зүйдээ бүрэн хүлээн зөвшөөрөөд энэ 7 зарчмыг биелүүлэхэд ер нь бол одоо цаашаа бол арилжаа хийчих. Тэгээ одоо тогтмол амжилттай трейдер болох одоо үүдээ нээчих байгаа гэсэн үг. За тэгэхээр бол энийг бол тэгээд яг энэ дээр бол ерөөсөө юу яриад байна гэхээр одоо дээдлийн 7 одоо энэ юу зарчимд нь юу гэхээр одоо барилгын суурь тий хундаам гэж ярьдаг зүйл шиг энэ бол ерөөсөө би бол тогтмол амжилттай трейдер болох суурь 7 зарчим шүү. Энэ 7 зарчмыг бол одоо маш сайн ойлгоорой гэдгийг бол хэлээд байгаа. За тэгээд энэ сэдвт бол яг ерөнхийдөө бол одоо нэг итгэл үнэмшлийн өмнөх сэдвүүдэд ярьсан зүйлээ бол дахин ярьсан. Тэр нь юу юм гэхээр нэг өөр итгэл үнэмшлийг дараагийн одоо өөр итгэл үнэмшил рүү энерги бүтцийн шилжүүлээ энергижүүлэх юм бол одоо итгэл үнэмш маань өөрөө нэг илэрхийлэл буюу те үйлдэлийг шаарддаг. Тэгэхээр одоо яг л энийг л дахин тайлбарлаж яриад байгаа гэсэн. Дахин ярьж байгаа. За тэгэнгүүт ерөнхийдөө бол за энэ номын маань одоо энэ сэдвээр юу одоо дэд сэдвээр юу ярьж байна гэхээр за би нэг юунуудыг уншаад өгье. За энэ бол уншиж өгөх юм нь юу гэхээр энэ одоо асуудлуудыг бид нэр өөртөө бий болгож чадсанаа тий. За маркетинг одоо суур хундаан болох 7 зарчим болон 5 суур үннийг бол өөрсөндөө эзэмшүүлж чадсанаар за ямар асуудлуудаас нөгөө гарах вэ гэдгийг ярьж байгаа. За ингэж байна. За худал хуурмагт автан объектив өнцгөөс маркеттай харилцаж чадахгүйгээс гадна одоо цагт өгөгдөж буй боломжийн урсгалын нэг хэсэг болж чадахгүй. Харин оронд нь та маш олон төрлийн арилжаануудын алдаануудыг хийж эхэлдэг. За энэ алдаануудыг би уншаад өгье. За нэгдүгээрт эргэлзэн, хоёрдугаарт хөдөлгөөнөөс оцорч байна гэдгээд үсрээд орчихно. Гуравдугаарт эрсдлээ урьдчилан тодорхойлоогүй арилжаанд оролцсон. За эрсдлээ урьдчилан тодорхойлсон ч алдагдлаа хөдөлгөөн зөвшөөрлөгөө улмаар даамжруулан илүү хэмжээний алдагдал үлээн. За ашигтай явж буй арилжаагаа дэндүү эрт хаан шуналлаа автаж анх төлөвлөсөн ашиг авах цэг дээр тань ирсэн арилжаанд дахин явуулахыг хүснэ. За ашигтай явж буй арилжаагаа ашигтай хааж аль эсвэл алдагдaltaгүй арилжаа болох брейк-ивен боломжоо алдан ямар ч утга авцалтаагүй алдагдал хүлээн. За дараагийнх нь алдагдлаа хязгаараа стоп лосс одоо оролтынхоо цэгтээ хит ойр тавих. За дараагийнх нь үндсэн данстай дийлэхгүй хэмжээгээр эрсдэлтэй арилжаанууд нэ. За хэд том лотоор арилжаа нэг тий. За тэгэхээр ийм асуудлууд бол нэг юу одоо тий нэгдүгээр юу одоо би арилжааны хийх нөхцөл бүрийг объектив өнцгөөс харж тодорхойлдог гэдэг зүйл. Тэр объектив өнцгөөс нь тий маркетинг яг одоо өөрөө би уннаа өснө гэдэг үг өгсөн байхад бол тэрний эсрэг бол ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ асуудлуудаа маш сайн шийдэрэй гэдэг талаас ирж байгаа. За тэгээд энэ сэдвийн тий за сүүлийн одоо хэсгийг би уншаад өгье. За энийг ямар ч байсан юу. За өөрийгөө өөрчлөх үйл явц нь тухайн хүний хүсэл эрмэлзэл болон урдаа тавьсан зорилгодоо анхаарлаа дахин төвлөрүүлэх чадвар буюу сахилга батаас эхэлдэг. Хүсэл эрмэлзэл бол хүч. Тодорхой зорилгод чиглэсэн хүсэл эрмэлзэл бол маш хүчтэй хэрэгсэл. Та энэхүү хүчийг ашиглан өөрийнхөө цоошин хувилбар ба хэмжээсийг бий болгох боломжтой. Үүний тулд та бидний маш олон удаа ярилцсан зүйлсийг хийх хэрэгтэй. Хоёр буюу түүнээс дээш зөрчилтэй үзэл баримтлал буюу итгэл үнэмшлийг хооронд энерги шилжүүлэх. Эсвэл ой санамж дурсам дотор тань агуулгадж буй сөрөг энергийг туйлыг эрэг болгон өөрчлөхөө гэж байна.
За тэгэхээр ерөөсөө яг л нөгөө өмнөх сэдвүүдээр ярьсан зүйлээ бас яриа л байгаа гэсэн үг. За ингээд хэдүүлээ одоо номын одоо ерөнхийдөө одоо сүүлийн одоо сэдв. За энэ бүлгийн 11-р бүлэг буюу сүүлийн бүлгийн сүүлийн дэд сэдв одоо дасгал ажлын тухай байна. За энэ дээр болохоор хэдүүлээ одоо казиномит арилжаа хийх гэдэг одоо сэдвийг ярьж хэлцгээе. За ингээд одоо номын сүүлийн дэд сэдв, сүүлийн бүлгийн сүүлийн дэд сэдвийн тухай ярьж эхлэе. За ингээд бол яг энэ дээр бол одоо казиномит арилжаа хийх гэдэг сэдвийн хүрээнд одоо дасгалын хүрээнд бол бидний одоо номын өмнөх хэдвэр бүлэг дээр хэлээ казино шиг арилжаа гэдэг. Тэгээ казино бол нэг ерөнхийдөө яг одоо тоглолтын авах алдах нь гол биш. Гол нь одоо тэр ширээн дээр олон арилжаа, олон тоглолт явагдсны эцсийн бүлэгтэл 4.5% ашиг хийдэг гэдэг нөгөө юу байсан те. Одоо тийм одоо бүлэг байсан. За тэнгүүт энэ дээр бол юу юм гэхээр та бол өөрийгөө одоо казиногийн тэр сууж байгаа одоо тоглогч нь биш, өөрөө казино шиг сэтгэж арилжаа тий. Олон арилжааны эцэст би одоо дансаа нэмэх байлгаа ашигтай байлгаа гэдэг зүйлийг бол одоо энэ тухай ярьж байна. За тэнгүүт бол яг энэ дээр бол ерөнхийдөө бол яг одоо бидний тий анхан шатны бүх зүйлийг бол ярьж өгч байгаа. За энэ дээр юу вэ гэхээр за нэгдүгээрт одоо маркетаа сонго тий. За ямар маркет хийжлэх юм? Одоо перүүд байх юм уу? Эсвэл одоо алт silver, oil тий. За тийм байх юм уу? Эсвэл крипто тий coin байх уу? Эсвэл хувьцаа тий. За хувьцааны багц индексүүд байх уу? Тэрийгээ сонго. За хамгийн их арилжаа хийх боломжтой тэр зүйлээ сонгоод за тэгээд ерөнхийдөө нэг за та дор хаяж бол одоо 300 арилжаа хийж дийлхүц байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр нэг 300 арилжаа хийсний дараа бол нэлээд том туршлагатай болно гэдэг үүднээс бол яриад байна. За тэнгүүтээ цаашаа яаж юм гэхээр за мэдээж одоо хүссэн одоо суур шинжилгээ, техник шинжилгээ, за математик өөр ямар аргачлал хийдэг те. Одоо Fibonacci одоо ингээл маш олон арга барил байна. За тэр арга барилуудаасаа нэгийг сонгоод за тэгээд тэрийг маш сайн сурах хэрэгтэй гэдэг. За тэнгүүт нөгөө арилжааны оролт гэж байна. За тэнгүүт арилжааны оролтон дээр бол одоо юу байх вэ гэх те. Одоо бүх зүйл одоо маш тодорхой бөгөөд энгийн байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. За таны ашиглах буй систем арилжааг нөхцөл бүрдсэн үгүй одоо үгүй юу гэдэг дээр өөрөөсөө нь объектив шийдвэр болон шүүмж шаардах ёсгүй. За хэрв зах зээл таны арга барилыг дагуу арилжаа хийх боломж гарч ирсэн бол ямар ч эргэлзээгүй арилжаа хийдэг байх ёстой. Арилжаа хийх нөхцөл бүрдөөгүй бол төсвөр төвчээр гаргаж хүлээж чаддаг байх нь мөн чухлаа гэж. За тэнгууд би бол яг миний нөхцөл бүрдэл бол бүрэн хүлээж чаддаг. Тэгсэн хэрнээ нөгөө нэг энэ яг тэр нэг өөрийнхөө яг орогдлынхаа цэг дээрээ жоохон илүү юм өсч чад хоцорж үлдчихэд идэг. Дандаа хоцроод идэг нэг юм надад нэг юм сул тал байдаг. Тэгэхээр одоо энэ бол миний ганц өөр төрөө ажиллаж байгаа юм. За тэнгууд нөгөө алдагдлын хязгаар тий. За тэнгууд алдагдлын хязгаар гэдэг нь юу юм бэ гэхээр мэдээж нөгөө нэг таны одоо яг энэ цэгээс хойш одоо магадгүй одоо би эндээс ийшээ сэл харж байгаа. Энэ хүртэл эндээс доош сэл харна. Энийг эвдрүүл одоо баа явна гэдэг. Тэ одоо трендер гэх мөчтэй. За яг тэр газраа ерөнхийдөө алдагдлын хязгаараа за энэ хүртэл алдагдлын хязгаар тавиад за энэс дараа нь одоо ингэнэ ч юм уу те. Одоо тэр зүйлийг яриад байгаа. За тэнгууд цагийн хүрээ гэж байна. За мэдээж нөгөө нэг scalper буюу те. За секунд минутаар арилждаг арилжаачид. За day trade буюу минут цагаар. За swing trade буюу цаг өдрөөр. За position trader буюу одоо өдөр сараар арилждаг. За энэ цагаа сонгоо өөрийнхөө сэтгэл зүйдээ яваа. Тэгэхдээ ямар ч тохиолдолд трендийг дагуу арилжаа гэж. Трендийн дагуу тий. За өөрийнхөө сонгосон тэр цагийн яг тэр трендийн дагуу дандаа арилжааны шийдвэр гаргаа. Тренд бол чиний найз гэдэг гоё үг гэдэг хэлж байгаа. За тэнгууд нөгөө ашиг авах гэж. За тэнгууд нөгөө ашиг авах гэдэг зүйл дээр бол юу яриад байна гэхээр за тогтмол амжилттай трейдер болоход эзэмших хэрэгтэй ур чадвараас ашиг авч сурах нь одоо нэлээд хүндрэлтэй хэсэг юм шүү гэж байна. За үүнд бол одоо хувь хүний зан гарч сэтгэл зүйн хүчин зүйлс болон маркетер шинжилгээ хийх ур чадвар нөлөө үзүүлдэг тул аргагүй гэж байгаа байхгүй. За тэгэхээр нөгөө ашиг авахд бол жоохон хүндрэлтэй байдаг гэж яриад. За энэ бол надад бол нэг тийм хүндрэлтэй байдаггүй. Яагаад гэвэл миний хэрэгэлдэг арга барил өөрөө хэмжээ гэдэг зүйл хийгээд тэгээ дараа нь тэр хэмжээсэн гүйцэлтэй хөдөлгөөн бол явах хүртэл яг тэр хүртэл хэмжээ анна гэж үздэг болохоор надад бол нэг тийм зовоод байдгүй асуудал байгаа. За тэнгууд цаашаа
За би бол тогтмол амжилттай трейдер гэдэг итгэл үнэмшлийг бий болгохыг зорж байгаа тул үүнтэй нийцэж буй үйл явдал болон туршлагуудыг бий болгох хэрэгтэй. Энэхүү итгэл үнэмшлүүдийн гол зорилго нь тогтмол ялалт бол та ашигтай явж буй арилжаанаас хэрхэн ашигаа хүртэх нь үүнд маш их ач холбогдолтой гэж байгаа байхгүй. За тэгэхээр нэг юуны одоо ашигтай явж байгаа арилжаагаа бид нэр ашигтай явж үлдэхдээ за энэ хэсэг дээр ирэхэд нэг 50% нь аваад гарсан. За энэ хэсэг дээр бол үлдсэн талаа хаачин ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар явбал болдог тий. За нэг ашиганы 2-3% таслаад хаадаг ч юм уу тий. Ийм байж болдог. За миний хувьд бол яг нэг хэмжээсэн гүйцэлтэй хөдөлгөөн гэдэг зүйл байдаг болохоор тэрэндээ одоо хангалттай итгэдэг болохоор шууд бариад ерөнхийдөө хэмжээ сан газар хүртэл одоо 100% барай авчих гад явдаг тий. Тэгэхдээ энэ нь бол ерөөсөө одоо бол үнэндээ бол одоо бас арга барилтай холбоотойгоор бас яач байж болно гэдгээр бол тайлбарлаад байгаа. За тэгэнгүүт нэг одоо засварын хөдөлгөөн буюу тий нэг pullback хөдөлгөөн гэж явагддаг шүү дээ. Тэгэхээр нэг pullback хөдөлгөөн маань өөрөө ямар байх нь трендер гэж байгаа дохио ямар байх нь тий. За жишээ нь одоо доовын эвдрэл uptrend-ээс down trend рүү за down trend-ээс uptrend рүү шилжих тэр гэсэн мэддэг бид одоо би бол тэгж мэддэг трендер гэж байгаа. За тэгэнгүүт бол яг одоо таны ашигладаг арга барил чинь тий трендер гэдэг тэр зүйлийг бас өөртөө маш сайн суулгах ёстой гэдэг зүйлийг бол бас яриад байгаа. За тэгээ нэг тодорхой хэмжээний за дараагийн болохоор тодорхой хэмжээний ашиг хүртээд үргэлжлүүлэн барих гэж байгаа байхгүй. За энэ бол түрүүний миний ярьсан нэг 2-3 таслаад ашиг хаачдаг тий тэрийг бол яриад байна. За дөнгөд эрсдэлгүй боломж үүсгэх. За энэ бол брик юм тий. За нэгэнт бодсон зүг рүү чинь явуучвал шууд одоо entry буюу анх орсон зэг дээрээ шууд брик юм буюу stop loss-а тавиад тэв барьцдаг. За энэ асуудлыг бас ярьж байгаа. За тэнгүүт ашиг алдагдлын харьцаа буюу за risk reward тий. За би яг одоо за risk reward бол ерөнхийдөө нэгийг харьцах 1, нэгийг харьцах 2 гэдээ байж болно. Гэхдээ нэгийг харьцах 3-аас дээш бол хамгийн одоо хэрэгтэй байдаг шүү гэдэг яриад байна тий. Дээшээ тэгээд өөрийнхөө арга барилдаа зохицуулаад нэгийг харьцах одоо өндөр болох тусмаа сайн. Гэхдээ 3-аас дээш бол 3-аас доош бол ерөн жоохон дэми байдаг гэдэг талаас бол ярьж байгаа. За би бол яг одоо ерөнхийдөө 20 пипний сэл гэдэг одоо зүйл дээр ажиллаад одоо сар 2 сар болоод ерөнхийдөө жоохон бол маш хэцүү байгаа. Тэгээ энийг давж туулахаар бол сэтгэл зүгээ болон одоо өөртөө ажиллаад ер нь сууж байгаа. Тэгээд энэ бол одоо яг юунд болохгүй байгаа вэ гэдгээ бол олоод харцсан. Одоо яг тэрэн дээр ажиллаа байж байгаа. Тэгэхээр бол одоо миний риск рeward бол нэгийг харьцах 5. За хамгийн багадаа 5. Тэгээд ер нь бол 10 буюу дунджаар бол 10 руу явдаг байдлаар ерөнхийдөө ингээд арилжааны шийдвэрээ гаргаад явдаг болсон байгаа. Гэхдээ одоо би алдагдaltaй явж байгаа. Энийг бол би нуухгүй хэлье. За тэгээд за ингээд одоо дараагийн асуудал болох за багц хэмжээгээр арилжаа хийх гэдэг одоо тухай ярив. За ингээд багц хэмжээгээр арилжаа хийх гэдэг сэдв ярив. За энэ дээр бол юу ярьж байгаа гэхээр за ихэнх трейдерүүд нөө сүүлд оролцсон арилжааныхаа үр дүнгээс хамаарч одоо сэтгэл зүй тий одоо омгшиж би бол чадж байна гэдэг итгэл үнэмшил орж ирэх тий. За дөнгөж эсрэгээр алдагдaltaй арилжаа хийсэн тохиолдолд би чадахгүй байна тий. Энэ болохгүй байна. Эсвэл миний техник шинжилгээ, миний арга барил болохгүй байна гэдэг сэтгэл зүй одоо юунууд энерги бас ингэж орж ирдэг. За харин эндээс бол одоо яах вэ гэхээр нэг алдагдaltaй гарсан бол одоо арга барилаа өгөөсгөж өөртөө эргэлзэж маркетаа сайж эхэлдэг. За итгэлтэй болсон тохиолдолд нөгөө нэг одоо лото нэмж те илүү одоо эго өндөр гарч ирдэг асуудлыг ярьж байгаа. За тэнгуут нөгөө одоо бид нар бол нөгөө нэг арга барилаа одоо нэг гүн төвшөнд ойлгох хэрэгтэй гэсэн техник шинжилгээ. Ямар ч техник шинжилгээ хэрэглэж болно шүү дээ. Гол нь тэр сонгож авсан техник шинжилгээгээ гол нь ойлгох хэрэгтэй. За тэгэхээр одоо ямар даваа талууд байна те юу нь болж байна, ямар сул талууд байна, юу нь болохгүй байна одоо гэх мэт нэг асуудлуудыг тавьж одоо арга барилтаа одоо системчлэн те одоо хандах хэрэгтэй гэсэн үг. За тэнгуут нэг одоо энэ зүйлийг мэдхийн тулд за 20-оос дээш арилжааны нийлбэр дүнг ашиглах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хамгийн багадаа 20 арилжаа. За тэнгуут одоо өөрт одоо та суулгах гэдэг тий. За би бол тогтмол амжилттай трейдер гэдэг сэтгэл зүг өөртөө суулгахын тулд ямар ч хэсэн хамгийн багадаа 20 арилжаа хийж ээж за ерөнхийдөө бол өөрийнхөө техник шинжилгээндээ итгэх тий. Өөртөө итгэл. За тэгээд тэр дундаа нэг мөнгөний менежмент юу гэрээ чинь. За тэгээд сүүлийн үед бол анх бол айгүй хэцүү байсан те. Одоо бол демо дансаар арилжах ч юм уу. За эсвэл бактест хийх ч юм уу те. Ингээд янз бүрийн аргаар бол энэ зүйлийг
мэдэж аваад ерөнхийдөө өөрийнхөө арга барилтаа итгэх зүйлийг бол хийж болно гэж бол яриад байна. За тэнгүүт яг уу яг энэ дээр бол одоо миний хувьд тохиолдод байгаа юм гэхээр би нөө 20 ppsl тавьснаас хойш алдагт хүлээгээд ерөөсөө явж чадахгүй байгаа. Тэгээд тэрэн дээр бол яг миний нөгөө нэг яг арилжаандаа за эндээс оноолт эндээс өсөлт гэсэн цэгүүд дээр одоо оролт хийхдээ би нэг жоохон асуудал гаргаад байгаа боловч одоо миний зургаар явах магадлал нь бол одоо 50-с дээш хөвтэй байгаад багтал одоо би тэрэн дээр ингээ алдагт хүлээчээд хоцроод байгаа нэг 20 pp ойрхон эсэл тавьчаад холбоотой. За тэнгууд энийг би нөгөө нэг одоо суулгах гад бол маш одоо шаргуу одоо сууж байна, өөртөө ажиллаж байна. Тэг яг энэ номыг уншаад бол энэ юм биш дээ, энэ юм биш дээ гэдэг ингээ айгуу гой ойлгож байгаа гэсэн үг. За тэгэнгүүт ерөнхийдөө болоо яг хамгийн багадаа 20 арилжаа. Тэгэхээр таад магадгүй одоо демо дансан дээр те нэг данс нэгээд 20 арилжаа хийж үзээд өөрийнхөө техник шинжилгээ арга барилынхаа сул болон даваа тал те одоо өөрийнхөө ашигтай гарч ийнө гэдэг итгэл үнэмшлийг эхлээд өөртөө суулгачих. Тэ демо дансаар юм арилжаад за эсвэл хамаалга те одоо миний нэг хэрэгэлдэг одоо арга барилга нэг хамгийн бага лотоор ордог одоо марж шахдаг. За тэр нь яадаг вэ гэхээр за ерөнхийдөө нэг за яг нь 20 арилжаа гэж юм чинь те 20 арилжаан дээр шүү дээ. За $200 депозит хийгээд $10 за 20 арилжаа хийж үзээд за тэг ямар ч нөгөө нэг юу байх юм байхгүй. Тэр 20 одоо $200 тэр чигт нь алдна гэсэн сэтгэл зүйтэйгээр зүгээр шууд одоо техник шинжилгээгээ шалгаад ингээ үзэхэд эцсийн үлгтэй ашигтай гараад ирж байвал энэ бол маш том итгэл үнэмшлийг бол одоо тархинд бий болгодог гэж бол яриад байгаа. За тэнгүүт ерөнхийдөө за эндээс бол одоо за нэг 20 арилжаа дараалан take profit цохих тий ашигтай гарах магадлал тий одоо нэг зоо шидэд одоо сүлд буух тоо буух гэдгийг тааж ядгатай ялгаагүй 20 арилжаа чи яг л тийм байна гэсэн. Аль нь авах аль нь одоо алдахыг мэдэхгүй учраас за тэгтээ хориулаа стоп лосс болно гэж бол байхгүй. Мэдээж бол нэг хэдэн бол мэдээж ашигтай явна гэдэг нь тодорхой. За мөн тэрнтэй адилхан за хориулаа одоо take profit цохно гэсэн ойлголт байхгүй. Мэдээж бас хэдэн алдна гэсэн. За тэгэхээр энэ зүйлүүдийг бүгднийг одоо сууж яг өөртөө итгэл үнэмшлийг бий болгож техник шинжилгээ, техник арга барилынхаа давуу талыг олж аваа гэдэг. За тэнгуут нэг арга барилын дагуу арилжаа хийх нөхцөл бүрдсэн бол ор гэж байна. За тэнгуут энэ дээр яг миний асуудал. Миний нөхцөл бүрдсэнгөө за тэнгуут би ингэж за 20 арилжаагаа бүрдсэн нөхцөл бүртэнэ. Энэ дээр нь орчихыг харин энэ дээр нь орохгүй бай гэж огт болохгүй. Шийдвэртээ нөлөөлж болцсохгүй хүчин зүйлсийг өөрөөсөө холдуул янз бүрийн зүйлс битгий нэмж хас битгий арга барилаа гажуудвал 20 арилжаанаас гаргаж авах мэдээлэл дата цэвэр байх хэрэгтэй гэж байгаа юм. Тэнгүүт энэ яг над дээр яг ерөөсөө яг энэ хэсэг бол яг надтай одоо болоод байгаа зүйл гэсэн үг. Би яг энэ хэсгийг ингээд хийж чадахгүй байгаа байхгүй. За энэс өмнөх зүйлүүд ингээд маш олон зүйл дээр бол би бол санал нийлээд энийг бол би чадчих, энийг чадчих. Энэ бол надад байгаа гэл ингээд исэн боловч энэ номыг уншаад ерөнхийдөө ганц нэг асуудлууд бол надад байхгүй байгааг бол ажиглаж харсан. За тэнгүүт за энэ яг энэ дээр бас нэг сүүлийн хэсгийг уншаад өгье. За энэ зах зээлд өөртөө давуу тал болох арга барилаа сонгож ашиглан түүнийхээ дагуу өгөгдөж буй боломж бүрийг одоо арилжааснаар та казиногийн үйл ажиллагаатай ижил төстэй арилжааны дэглэмийг үүсгэж байгаа юм аа. За тодорхой бус үр дүнтэй орон зайд казино яаж тогтмол ашиг орлого олоод байна вэ? Учир нь тэд хэдэн тоглолтын дараагаас удаан хугацаанд магадлал тэдний талд ашиг ажиллана гэдгийг мэддэг. Энэ давуу талыг олж авахын тулд тэд тоглолт бүрт оролцох хэрэгтэй гэдгийг ойлгодог. Казиногийн тоглолт бүрийн үр дүнг урьдчилан таамаглах гэж оролддоггүй бөгөөд тоглолтод оролцохгүйгээ шийдлгүүгээр үргэлж ширээний нөгөө талд сууж идэгаа гэж байгаа юм. За тэнгүүт энэ бол яг л одоо надад тулгамдж байгаа асуудлыг бол энэ хэсэг дээр бол ингээ ярьж байгаа юм. Би бол зарим хэсэг дээр норохгүй, зарим дээр нь ороод, зарим дээр норохгүй, зарим дээр нь ороод гэдэг энэ нөгөө намайг одоо тогтмол ашигтай явуулахгүй байгаа асуудлыг бол энэ дээр бол ингээд бас ярьж дээ тэ. За тэгээ энэ бол яг надад тулгамдж байгаа асуудал байсан. За тэнгүүт нөгөө одоо дасгал хийх гэж байна л да. За энэ бол одоо ингээ ном маань бол одоо ингээ төгсөх одоо сүүлчийн одоо бас юмнууд яваад. За дасгал хийх. За та одоо дээр хэрэгцсэн зүйлсийг агуулж шаардлага хангасан арга барилаа олсон бөгөөд арилжаа бүрт хэр хэмжээний мөнгө эсэлтэлд оруулж байгаагаа яг хизээ хаана ашиг хүртгээд одоо туршилтын арилжааны хэмжээнд ашиг эрсдлийн харьцаа хэрхэн өрнөж болохыг мэдэж байгаа бол дасгалаа эхлүүлцгээе. За дөрвөн бол машингийн системээ яаж зааварчилсан яг түүндээ
түүнийгээ дагаж мөрдөн системийн дагуу арилжаа хийхээ. Хэрвээ та маркетинг 5 суур үнэм за өмнө яригдчихсан болон арилжааны зах зээл магадлалын тоглоом гэдэг итгэдэг бол дасгал танд маш хөнгөн байх болно. Таны системийнхээ дагуу өгөгдсөн арилжаа бүрт орох хүсэл эрмэлзэл болон арилжааны зах зээлийн магадлалын төлөв байдал итгэл үнэмшилтэй хоорондоо төгс хослоно. Үр дүнд нь та айдас, эсэргүүцэл болон янз бүрийн анхаарал сатааруулсан бодлуудаасаа бүрэн ангижирсан байна. Ийм сэтгэл зүй үүссэн цагт хийх ёстой зүйлээ хийх ёстой үедээ ямар ч эргэл зөөгөр үлдэхэд тань саад болно гэж юу ч чадахгүй гэж байгаа юм. За энд бол яхаа надад л одоо асуудлыг л яриад байгаа. За тэнгуут бол за одоо бол юусэн ингэж байгаа. Нэг маркетинг тогтмол амжилтын одоо 7 зарчим гэдэг түрүүх ярьсан тий. За түрүүх ярьсан 7 зарчим болон за маркетинг 5 суур үнэн болон тий. За яг энэ хэсгийг бол ерөөсөө арилжаа хийх бүртээ хар унших гэдэг. Одоо түрүүнд миний ярьсан зүйлүүдийг одоо бүгд одоо бичиж тэмдэглээд хэрвээ одоо энэ зүйлүүдтэй зөрчилдөж байгаад бол тэр зөрчилдөж байгаа зүйл дээр одоо өөр дээр ажиллаач тий. Одоо зөрчилдөө үүсэж байгаа асуудал нь юунаас эхэлдэг? Яагаад ингэж зөрчилдөөд вэ? За тэнгуут яг маркетинг одоо тий одоо юуны 5 суур үнэн болон тогтмол 7 амжилтын тогтмол одоо 7 зарчим гэдэг нийт одоо энэ зүйлүүдийг бол одоо өөрийнхөө хажууд тавьж гаад тэгээд өөртөө ажиллаа гэж яриад байгаа. За тэгээд ерөнхийдөө за хэрвээ ямар нэгэн байдлаар одоо дотоод зөрчилдөө үүссэн тий. За одоо яг саний энэ нэг 7 зарчим болон 5 суур үннээс тий. За нэг одоо зөрчилдөө үүсвэл за бүтээхийн төлөө хөдөлмөрлөж байгаа хүсэл зорилгод анхаарлаа дахин төвлөрүүлэх хэрвээ таны зорилго гэж байна. За одоо жишээлбэл тий. За ингэж объектив сэтгэлгээгээр бодож сурах. За уялдаа холбоо механизм саатуулж одоо цагт өгөгдөж буй боломжуудын урсгалын нэг хэсэг байж сурхаа гэж байгаа юм. За нэг объектив сэтгэлгээгээр бодож сурах гэдэг нь бол нөгөө нэг маркетинг өгж өгөгдөл дээр нь л байгаа ч тий. Эсрэг битгий одоо өөр юм ингээ бодоод байгаа ч тий гэдэг яриад байгаа. За нөгөө уялдаа холбооны механизм буюу одоо болж байгаа нөхцөлийг л дагаад. За буруу тамга гаргахаас мөнгө алдахаас за боломжоос хоцрохоос айхаа болж төгөөмөл алдаануудаас өөрийгөө ангижруулаа өөртөө итгэж сурах бол та яг одоо юу хийхээ мэднэ. Арилжааныхаа дүрмийг огт зөрчилгүйгээр даг. Маркетинг 5 суур үнийг баримтлангаа өөрийн системийг ямар ч хэрэгэл зөөгөөр 100% дагснаар та арилжааны талаар зөрчилдөөнүүдийг шийдэх болно гэж байна. Тэнгүүт бол яг одоо би ингээл нэг арилжаан дээр за энэ хэсэг дээр шиг та заахад дараа нэг тгий даач юм ийм асуудал надад гараад идэв. Тэгээ яг л энийг мань бол одоо яг энэ сэдв бол маш сайн ярьж өгч байна. За тэнгүүт за төгсгөлд нь за маркетинг суур үнэний аль нэгийг баталж өгсөн ямар нэгэн үйлдэл хийх бүртээ та зөрчилдөөнд итгэл үнэмшлээшээ энергийг татаж аван тогтмол амжилт бүтээхтэй тус болох итгэл үнэмшил рүү тухайн энергийг шилжүүлж өгч байдгаа гэж. За би бол тогтмол амжилттай трейдер гэдэг тэр итгэл үнэмшил рүү бол ингээд энерги шилжиж идэг гэсэн. Цаг хугацаа өнгөрхийн ирээр таны шинээр олж авсан итгэл үнэмшлүүд улам хүчрэгжин сэтгэл зүй болон бодол санаа үг үйлдэлтэй нөлөөлж эхэлнэ гэж. За тэгэхээр ерөнхийдөө маркетинг 5 суур үнэн болон одоо тогтмол амжилтын 7 зарчмыг яг хэрэгжүүлээд тэр чинь хэрвээ яг үнэхээр зөв болж байгаа үед тий одоо магадгүй бид нар түрүүнд 20 дор хаяж 20 арилжааны датан дээр гэдэг шүү дээ. 20 арилжаа хийж үзээд энэ одоо маркетинг 5 суур үнэн болон 7 зарчмыг бидэрт итгэл үнэмшил нэрээ тийм биш үү гэж бодогдуулаад чадчихал юм бол нэгэсэндээ бид нэр тий одоо улам энергичэд одоо тогтмол амжилттай трейдер болох итгэл үнэмшлийг бол бий болгож чаднаа гэж байна. За тэгээд ямар ч хэлсэн эцэст нь гээд одоо тий номынхоо төгсгөлийг одоо уншиж өгье. За эцэст нь гэж байна. За ингээд ямар ч хэлсэн ном маань дуусч байна. Тэгээд одоо нэг сар гарны хугацаанд бол аль болох ингэж ойлгомжтой болохоор ярихаар хичээсэн. За тэгээ сүүлийнхийг уншаад өгье. Энэ зах зээлд амжилт гаргахын тулд хэр удаан хугацаа орохыг урьдчилан таамаглан өөртөө цаг хугацаа зааж яарад огтхон ч хэрэггүй. Үүний адилаар энэ дасгалыг хизээ дуусгах юм болоо. Хизээ ямар ч эргэлзээ болон янз бүрийн бодолд баригдахгүй зэрэгцээ дөрмөө яс дагдаг болж арилжааны дасгалаа дуусгах юм болоо гэж бодох хэрэггүй. Шаардлагатай хугацаагаараа л үргэлжлэнэ. Хэрвээ та мэргэжлийн гольфын тоглогч болохыг хүссэн бол цогцлтын техникээ сайжруулан түүнийг булчингийнхаа ой санамжинд төгс суулгахын тулд та цаг зав, оюун ухаан болон бие махбодоо зориулан 10,000 бөмбөг цохих бол энүү хүн ч үү дээ. Тийм ээ.
Тийм ээ. За тэгээд тэр олон гольфийн бөмбөгийг цохиж байх үедээ та хэн нэгэнтэй өрсөлдөж байгаа биш, жинхэнэ мэрэгжлийн тэмцээнд оролцож байгаа ч биш. Та бэлтгэл, ажил, ур чадвараа хөгжүүлэх үйл явц ирээдүйд таныг хожилт хүрэхэд туслана гэж итгэж байгаа болохоор л та тэр хоосон талбайд ганцаархнаа зогсож байгаа. Тэр хүний тогтмол амжилтанд хүрэхийн төлөө суралцсан үйл явц үүнээс огт ялгаагүй гэж. За тэгэхээр бол ерөнхийдөө тий ном маань ингээд энэ үрээ дууслаа. Тэгээд ямар ч гэсэн энэ ном дээр гарсан одоо бүх point, бүх юм ингээ уншаад тий одоо би ч өмнө нэг хоёр уншичаад бас өөрийнхөө дотор тий суулгаж чадаагүй байсан зүйлүүд маань бол одоо та бүхэнд хүрэх гэж уншсанаар бол маш их зүйлийг бас ойлгож авлаа. Тэгээд ямар ч гэсэн өөрийнхөө бас болоод болохгүй байгаа гэдэг зүйлээ бас энэ зүйлээсээ бас одоо мэдээд авцсан. Тэгэхээр бол одоо надад бол одоо маш одоо юутай сургамжтай бас байлаа. Тэгээд ингээд за тэгээд ямар ч гэсэн бичлэг маань энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.